Энэ эдийн засгийн нөхцөл байдлыг за энэ 25 оны нөхцөл байдлыг болиё. Энд чинь өнгөрсөн хугацааны хэрэгжилт ярьж байгаа. 24 оноор ингээд үцхээр сүүлийн 8 жилийн тоог харахад 8 жилийн өмнө бизнес регистрт бүртгэлтэй аж ахуй нэгжүүдийн 50 гаруй хувийн үйл ажиллагаагаа байнгын явуулдаг байж Монгол улсад эдийн засгийн хувьд. Өнөөдөр бүртгэлтэй аж ахуй нэгжүүдийн 40 хүрэхгүй хувийн үйл ажиллагаа явуулдаг болчих. Бизнесийн байгууллагууд. Яагаад бүртгэлтэй аж ахуй нэгжүүдийн ингэж үйл ажиллагаа явуулахгүй байгаа тоог хэмжээ ингэж ихээр өсөд байгаа юм бэ? Энийний цаана ямар бодлогын үйл ажиллагааны дутмагшил байна гэж одоо дүгнэдэг. Энэ ингээд тодорхой байгаа л тоонууд. Бүртгэлтэй аж ахуй нэгжүүд үйл ажиллагаагаа явуулахгүй байгаа хувь хэмжээ нь эдийн засаг сайн байгаа, макро эдийн засгийн нөхцөл сайн байгаа гэж байгаа өнгөрсөн жилүүдэд ерөөсөө энэ хувийн хвшлийн оролцоо ингээд буураад байгаа юм болоо. Энэ засгийн газрын үйл ажиллагааны хэрэгжилт болоод өнгөрсөн 21 оноос нааш үндсэн чиглэлийн тухай ярьж байна. 24 оны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай ярьж байна. 2023 оны жилийн эцсийн тоогоор бол нийт 160,909 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байгаа бүртгэлтэй байгаас үүнээс яг X тайлан гаргадаг аж ахуй нэгжийн чинь 20 онд бол 70,432 байсан бол 23 оны жилийн эцсээр 66,891 болж 7% бол буурсан үзүүлэлттэй. Мөн 20 онд нийтийн 160,000 аж ахуй нэгжээс 20 онд 42,777 аж ахуй нэгж нь ашигтай ажиллаж байсан бол 2023 оны жилийн эцсээр 61,692 аж ахуй нэгж ашигтай ажиллаж байгаа аж ахуй нэгжийн тоо бол 10% өссөн байна. 24 оны жилийн эцсээр тоо одоо яг нэгтгэж байгаа учраас л яг эцэлж хараахан гараагүй байна. За эдийн засгийн нөхцөл байдлын хувьд бол өнгөрсөн 4 жилийн хугацаанд бол маш олон ийм одоо гадаад дотоодын таагүй орчнууд бол үүссэн бол бодтой. Тэгээд яг энэ чиглэлээр бол зөвхөн хамтарсан засгийн газрын хувьд бол бид нар энэ хаврын чуулганаар яг бизнесийг орчныг одоо таатай болгох зорилгоор татварын багц хуулийн төслийг 10 жилийн дараа анх удаага оруулж ирэхээр гадаадын хөрөнгө оруулалтын орчныг одоо тогтвортой байлгахыг оруулж ирэхээр замун нийгмийн даатгалын багц хуулийн төслийг бас параметрийн өөрчлөлтөнд оруулж ирэхээр ингээд хүлээгдэж байгаа засгийн газрын төвшөнд бол ажлын хэсэг гараад улсын хурлын төвшөнд мөн адилхан бас ажлын хэсэг гараад ингээд хаврын чуулганаар орох юм аа. Тэгээд эдгээр асуудлууд шийдэгдсэний дараа бол энэ хувийн сектор ялангуяа дотоодын хэлтгөөс гадаадын хөрөнгө оруулалтын орчин сайжирна гэсэн хүлээлттэй байгаа гэдэг бас мэдэгдэн байна. Зүгээр доржин сайдад энэ эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой нэг хэдэн тоо хэлэхэд манай эдийн засаг өсөж гэнэ гэдэг энэний цаана яг ямар бодит байдал байна гэхээр төртэй холбоотой төрийн өмчт аж ахуй нэгжтэй холбоотой нийлбэр баг эдийн засгийнхаа 70% хүрсэн. Үлдэж байгаа 30% нь хувийн аж ахуй нэгжүүд. Эннийхэн баг топ 100 аж ахуй нэгж гэдэг нь эннийх нь баг 90%-ийг нэзэлдэг. Энэний цаана чинь жижиг дунд аж ахуй нэгжүүдийнх нь оролцоо энэ эдийн засагт байхгүй болчихсон. Топ 100 аж ахуй нэгжийн баг банк санхүү харилцаа холбоо уурхаа гэд бүгд лицензээр ажиллаа хийдэг компаниуд л үлдчихсэн. Тусгай зөвшөөрлөөр ерөөсөө л өнгөрсөн хугацааны эдийн засгийн бодлогын алдаа миний хувьд энд байна л гэж боддог. Эдийн засаг тодорхой хэмжээгээр томорсон. Төрийн өмчт аж ахуй нэгжүүд дийлэнх болчихсон. Тоо том байдаг. Хувийн аж ахуй нэгжүүд тэр тусмаа тэр жижиг дунд аж ахуй нэгжүүд чиг оролцоо байхгүй болоо явчихсан. Та нар хараараа тэр топ 100 аж ахуй нэгжүүд чинь нэгдүгээрт нь эдийн засгийг дийлэнх хувийг эзэлж байгаа. Тэр чинь уул уурхаа лицензээр, харилцаа холбоо лицензээр, банк санхүү лицензээр бүгд төртэй холбоотой тусгай зөвшөөрлийн бизнесүүд энэ хувийн орон зайг эзэлчихсэн. Тэгэхээр энэний цаана л яг ийм саяны тэр бизнес регистрт аж ахуй нэгжүүд эдийн засаг таатай байна гэж яхад улам л хомигдоод байгаа. Энд л бидний энэ бодлогын алдаагаа цаашид явахгүй бол одоо 25 онд эдийн засаг улам хүндэрч байна гэж байна. Гадаад орчин нөхцөл байдал хүндэрч байна. Улам эн чинь тийм шокийн байдалтай ирэхэд бэлэн ийм хувийн хвшил чинь энэний цаана зогсож байгаа шүү гэдгийг хэлэх гэсэн.